дахин өглөөний мэнд үргэлж. За эхний хэсэгт хоёул ямар мэдээлэл хүргэлээ? Эхний хэсэгт хоёулаа юу хүрэх вэ гэхэлэр ер нь одоо мөнгө санхүүгийн талаар хүн тодорхой ойлголтоо ингээд дэвшлүүлэхийн тулд юу мэдэх шаардлагатай гэхэлэр мэдээж нөгөө хүн ямар одоо хандлагатай юм те мөнгөн дээр яг яаж ханддаг гэдэг өөрийнхөө тэр сэтгэл зүг таньж мэдэх юм шаардлагатай байдаг. Тэгэхээр илүү тэрэн дээр хоёлоо ярилцаад явна. За тэгээ. За би яг чамаа хэлэхээр бодлоо. Би мөнгөн дээр яаж ханддаг вүлээ гэж бодсон чинь энэ тухай ерөөсө бодож байгаагүй нэг юм сэдв гараад ирлээ. Тэгэхээр мэдээж бид хоримтлуулах хэвээр хадгалах хэвээр тэгж гэмээр одоо ирээдүйд учрахтай ямар нэгэн мөнгө санхүүгийн асуудлаас өөрийгөө нэг юм хамгаалчих ийм чадвартай байх хэвээр юм болов уу гэж боддог л доо. За чамаас л мэдээлэл авъя да. Яг мэрэгжлийн үнээс нь л асууя. Тэгэхээр өнөөдөр хоёлоо бол яах вэ гэхэлэр мэдээж одоо тэрэн дээр өөрийгөө яг тогтоохын тулд яг ямар байдлаар тогтоод энэ тэртэл дээр хоёлоо ярилцаа. Тэгээд тэрийг тодорхойлсны дараа тэр нь эргээд явах гэхэлэр биднэрт яаж одоо санхүүгийн хувьд илүү өөрийгөө зөөдөртөд явах вэ гэдэг дээр хэрхэн ашиглах вэ гэдэг дээр илүү ярилцаад. За төлөвлөж байна. Тий. Слайд байгаа юм байна тий. Тий. За түүнээс нь эхлэе. За тэгэхээр эхлээд бид нар энэ хувийн санхүүтэй холбоотой ярихын тулд хэд хэдэн бас тоонуудыг харуул зүгээр байх. Энэ одоо хэр хүмүүсийн сайн мэддэг ойлголт юм те. Энийг одоо мэдэхгүй байснараа хүн бас одоо амьдралдаа одоо үүсч болох тэр боломжуудыг юугаар алдаж идэх гэдгийг бас мэдвэл зүгээр байх. Тэгэхээр энэ дээр бол хэд хэдэн бас нэг юм одоо харахад анзаарахад бол хүмүүсийн хувьд одоо санхүүгийн хэрэг мэдлэгтэй вэ гэдгийг харуулсан юм тоонууд бол байдаг. За жишээ нь хүмүүсийн хувьд гэх юм бол одоо бид нэр Америк улсыг бол айгүй өндөр хөгжилтэй хүмүүс нь бол санхүүгийн хувьд маш их боловсролтой мэдлэгтэй гэж хардаг боддог. Тий хүмүүсийн мөрөөдлийн улс нь юу вэ гэхээр хигэл Америк л гэдэг шүү дээ. Гэтэл одоо Америкийн саяхан гарсан судалгаан дээр яг хүмүүс одоо гинтийн төлбөр гаргахад тэрийгэ төлөх чадвар нь ер нь хэр байдгийм бэ гэдэг судалгааны үр дүнгээс харахад бол насан турш хүмүүсийн 37% нь бол бэлтгэлгүй буюу $400-500 зардал гинт гарахад бол яг тэрийг төлөх чадвартай юм хоримтлал үүсгээгүй байх жишээ нь байдаг байна. Тийм үү? Тэр том гурван тийм байна те. Ямар сонин судалгаа вэ? Тэгэхээр энэ тоо юу илэрхийлж байна гэхэлэр тийм өндөр хөгжилтэй оронд, орлого ихтэй оронд хүмүүс тэр мөнгийг хоримтлуулахгүй байгаа нь бол бас эргээд тэр мэдлэггүйгээсээ, зам төлөвгүйгээсээ, бэлтгэлгүйгээсээ болж байгаа гэдгийг бас харуулж байгаа нэг үзүүлэлт гэж бол харж байна. 30 хэдэн хувь нэгсэн бэ? 37%. Хөө 3-ны 1 нь шүү дээ. Монгол тэмрээ тийм бол та яана энэ хоёр санхүүдээр бол бид нар яах вэ гэхэлэр зөвхөн өнөөдрийнхөө санхүү гэхээс илүү ирээдүгөө бас харж төлөвлөх энэ сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Тэгэхээр саяхан Европт хийгдсэн нэг судалгаагаар бол Европын өндөр хөгжилтэй орнууд дээр 2007 оноос хойш төрсэн хүүхдүүдийн 50% нь 100-аас дээш наслах хүлээлттэй байна. 2007 оноос хойш төрсэн хүмүүсийн 50% нь 100-аас дээш наслана гэсэн юм хүлээлттэй байна. Өндөр наслан тий. Тэгэхээр энэ юу илэрхийлэх гэдэг нь гэхэлэр бид нар одоо илүү өндөр наслж байгаа учраас илүү урт хугацаанд санхүүгийн хувьд доктортой байх нь маш чухал. Нэр тийм шүү дээ тий. Ялангуяа бид нар тэтгэврт гарсан энэ бол бидний нөгөө ажлаас орж байгаа орлого ч юм уу энэ зүйл бол буурдаг. Тэгэхээр энд бид нар яах вэ гэхэлэр өндөр орлого олж байгаа үедээ бэлтгэхгүй бол яг хэрвээ ингээд тэтгэвртээ тулаад ирэх юм бол хүн нөгөө бэлтгэлгүй байснаасаа болоод өнөөдөр яг одоо санхүүгийн хувьд хүндрэл орж байгаа хүмүүс олон улсад бол маш их гарч байна. Тийм шүү дээ. Алин болгон хүүхдээсээ намайг дижээ гэж хэлэх өөрөө хадгаламжтай шүү гэд өндөр наслсан ч гэсэн байжвэл сайхан юм да тий нэр. Тэгэхээр ер нь бол яах вэ гэхээр бид нэр хүмүүсийн санхүүгийн мэдлэг тутмаг байгаа байдлаасаа болоод яах вэ гэхээр буруу шийдвэрүүдийг гаргаж идэг. Тэгэхээр эргээд бол яах вэ гэхээр энэ бүгдийг хийж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ одоо олон улсад өндөр хөгжилтэй орнуудад одоо насан турш хүмүүсийн 67% нь ерөнхий юм суур ойлголтгүй байдаг гэсэн юм тоо мэдээлэл байдаг. Тэгээ эндээс одоо тэр судалгааны үр дүн нь юу харуулах гээд байгаа вэ гэхээр тэр зүйлээсээ болоод санхүүгийн ерөнхий суур ойлголтыг мэддгүйгээсээ болоод өрийн дарамтанд орох ч юм уу те одоо зардлаа хэтрүүлэх ч юм уу ирээдүгөө төлөвлөхгүй байх ч юм ийм нөхцөл байдал үүсдэг юм. Тэгэхээр энд бол бид нар яах вэ гэхээр одоо бэлтгэхийн тулд тодорхой юм суур ойлголтуудыг одоо суур мэдлгүүдийг авах нь бол маш чухал байдаг. Тэгэхээр өнөөдөр бол бид нар яах вэ гэхээр тэр талаар ерөөхдөө одоо ярьж яаж хүн одоо энэ зандлыг суулгах вэ гэдгийг ярихаар бол хүлээсэн байна. Оройтойгүй шүү үзэгчтэй. Та яг одооноос өнөөдрөөс яг энэ мэдээллийг авсан цагаас эхлээд одоо хоримтлуулж болно шүү дээ. Тийм ээ. Ингэх ёстой маань гэдэг зүйлээ мэдчих юм чинь тий. Хөө энэ тоонууд чи ямар өндөр харагдаж байна тий. За тэгэхээр бид нар бол санхүүгийн хувьд зөвхөн мэдлэгтэй байх нь бол яг тэр санхүүгийн зан үйлийг бол тодорхойлдоггүй. Тэгэхээр эхний хэсэгт бол юун дээр төлрөө гэж бодож байгаа гэхээр
Тэгвэл бид нэр одоо санхуд яаж ханддгийг, мөнгөнд яаж ханддгийг бэ гэдгийг эхлээд тодорхойлвол тэр хандлага байж яах вэ гэхэлэр тэр мэдлэгтэй хослоод зан үйл суудаг. Тэгэхээр тэр талаар хэдэл хоёлаа нэг сонирхолтой зүйлийг гэж төлөвлөлөө. Тэгэхээр энийг бол юу гэж нэрлэдэг вэ гэхэлэр мөнгөний сэтгэл зүйн хандлагын үнэлгээ гэж нэрлэдэг. Тэгэхээр хүмүүсийг одоо мөнгөний сэтгэл зүйн хандлага нь ямар байгаа вэ гэдгийг одоо асуулгаар тодорхойлоод тэгээд ингээд тодорхойлоод үзэхэд бол хүмүүсийг нэг 4 үндсэн төрөлд ангилж болдгийм. Яана юу гэж вэ? За тэгэхээр энэ ямар төрлүүд байдаг вэ гэхэлэр за мөнгнөөс зайлсхийх, за мөнгийг дээдлэх, төвлөрөх, за мөнгийг бол ерөнхийдөө нийгмийн одоо байр суурь, статус гэж тодорхойлох. За нөгөө талдаа бол мөнгөнд бол илүү хянаар хандах гэсэн ийм 4 төрөлд хувааж болт юм. Би хэлэх үү яг үнэ. Минийх болохоор яг энэ байна. Би энэ төрөлд нь судалгаанд хамрагдвал илүү их тийм асуулганд хариулвал миний хариулт нэг энэ хавцаагаа юм шиг байна. Тэгвэл хоёулаа яах вэ гэхэлэр цаашаа энэ төрлийн хүмүүс ер нь ямар одоо зүйлийг илэрхийлдэг, харддаг, амьдралд нь яг санхүүгийн хувьд яаж байдаг вэ гэдгийг харах юм бол тэрний талаар дараа бол магадгүй илүү одоо аль төрөлд нь илүү байгаа бол гэдгийг нь илүү мэдэгдэх баг. Тэгэхээр хоёулаа энэ дээр бол юу хийж болох вэ гэхээр за энэ асуулгыг бол одоо энэ тогтоохтой бид нар яаж болох вэ гэхээр энэ одоо асуулгыг явуулах энэ одоо судалгаа хийсэн эрдэмтэн байдаг. За тэрийг бол ерөнхийдөө Brad Klontz гэж энэ хүн байдаг. Тэгэхээр энэ хүн бол маш олон жил ингээд хүмүүстээр энэ одоо асуулгах судалгааг явуулаад энийг тогтооод явж байгаа. Хувийн санхүүдээр бол энэ хүний энэ хандлагыг бол ашиглах нь чухал гэж үздэг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр тэр хүний үзэж байгаагаар бол яах вэ гэхээр хүмүүс хүүхэд наснаасаа эхлээд ерөнхийдөө 70 тухамсартаа өөрөө ч мэдэхгүйгээр мөнгөтэй харьцаж байгаа тэр одоо харилцсан тэр туршлагаас үүдээд тодорхой нэг юм зуршил суучдаг, тодорхой нэг сэтгэлгээний хандлага суучдаг юм. Тэгэхээр тэрийгэ таньж мэдэх юм бол илүү зөв шийдвэр гаргах, илүү нөгөө амьдрал дээр санхүүгийн мэдлэгээ хэрэглэх боломж нь нэмэгдэхэ гэж үздэг. Би нэг зүйл асууж гоочлаарай. Тэгвэл яг бид одоо мөнгөө арга гамтай хэрэглэх, хадгалах ёстой шүү гэдэг зүйлүүдийг хүүхдэд үлгэрлэлчүүл хүүхдүүд маань том болоод тэрийг сурцсан байх боломжтой гэсэн үг юм байна тий. Тэр энийг багасаа өвлөдөг учраас бас энийгээ зөв тодорхойлох юм бол илүү зүгээр байдаг гэсэн юм үр дүн харагддаг юм. Тэгэхээр энэ одоо судалгааг одоо ажиллаад дуусны дараа бол яг хөдлөр 4 төрөл дээр дөрвөлн дээр нь оноо гарч ирдэг. Тэгэхээр эндээс бол юу гэж ойлгож болох вэ гэхээр хэрвээ та 3-аас бага оноо авч явах юм бол яг энэ тэр тухайн төрлийн хандлагыг бол их төдийлөн бас танд нэг байдаггүй гэж ойлгож бас таньж болно гэж үздэг юм байна. Харин 3-аас 4-ийн хооронд байх юм бол зарим талаараа энэ хандлага бол танд байж магадгүй гэсэн. За 4-өөс өндөр хүмүүсийн хувьд гэх юм бол энэ хандлага бол нэлээд хүчтэй талтай буюу та магадгүй энэ дээр гаргаж байгаа тэр давуу сул тал танд одоо яг амьдрал дээр ч үүссэн биш магадгүй гэж бол ерөнхийдөө харддаг юм. Тэгэхээр хоёлаа яах вэ гэхээр энэ хандлагууд одоо илүү дамгаалж байгаа хүмүүстээр яг юу илэрдэг вэ гэдэг тэр ярилцаад хараад явбал илүү танигдах байх. Тэгэхээр хамгийн түрүүнд ярих хандлага нь бол мөнгнөөс зайлсхийх хандлага байгаад. Тэгэхээр энэ төрлийн хүмүүс яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол мөнгийг сөргөөр авч үздэг. За илүү их мөнгөтэй болох тусам одоо тухайн хүний ёс зүй муудах ч юм уу те сөрөг байдлаараа авч үздэг. За эсвэл одоо мөнгөтэй хүмүүсийг жоохон ерөөхдөө муу хүмүүс гэж боддог ч юм уу те иймэрхүү зүйл багасаа суудсан ч юм уу ийм тохиолдол бол байж болдог юм. Иргэн тойронд яг ийм хүмүүс байдаг юм байна яг чамаа хэлсэн чи бодогдчихлаа. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө санхүүгийн хувьд гол нь үр дагавар нь юу байж болох вэ? Энэ өөрөө санхүүгийн амьдралд нь яаж нөлөөлж болох вэ гэхлээр хамгийн түрүүнд ийм хүмүүс ерөөхдөө санхүүгээ тооцоолох дурггүй байдаг. Тэгээд тэр санхүүгийн орлого зарлага юу болж байна те тооцоолох дурггүй. За ер нь бол их хэмжээний орлого олох ч юм уу иймэрхүү боломж төдийлөн бас нэг хэрэглэхийдэггүй. Тэгэхээр энэ эргээд явах вэ гэхлээр тухайн хүнд эргээд нөгөө санхүүгээ тооцоолохгүй байгаад хэд үрлэгэн байх ч юм уу те. Эргээд бас тухайн хүний хувьд орлого олох боломжийг хайхгүй байгаа, нэмж орлого олохгүй байх ч юм уу те. Иймэрхүү зам төлөв жишээний нүн дээр туулах эрсдэлтэй байдаг. Тийм бол энийг урдан засах хэрэгтэй юм байна да. Ер нь бол сөрөг юм биш үү те. За тэгвэл дараагийн одоо хандлагын хувьд гэх юм бол аваад үзэх юм бол юу вэ нэ гэхлээр мөнгийг дээдлэх төвлөрөх гэдэг. За энэ бол нэлээд юм нийтлэг байдлын хандлагууд байна. Мэдээж хүмүүс юу харж байгаа вэ гэхлээр нөгөө мөнгө өөрөө энэ хүмүүсийн хувьд юу гэж үзэж байгаа вэ гэхлээр мөнгө асуудлыг шийдвэрлэнэ. Илүү их мөнгөтэй болох юм бол илүү арж аргалтай байна. Бол хүчтэй л гэсэн сэтгэлгээтэй хүмүүс байх юм байна тий. Тэгэхээр нөгөө нэг эргээд энэ нээж байгаа вэ гэхлээр тухайн мөнгө олох зорилго дээр хийгдэх төвлөрөх ч юм уу тий. Мөнгийн хялбар олох ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл рүү тэрхий төвлөрснөөсөө болоод тэгвэл энэ хүмүүсийн хувьд санхүүгийн хувьд ямар үр дагавар гарч болох вэ гэдгийг ойлгол
зүгээр ах. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд гэх юм бол яг хөө ихлээр мөнгө хэдийн нөгөө биднэрт амьдралыг жоохон тухтай болгож өгдөг шүү дээ. Тийм энэ үнэн шүү дээ, тий. Тийм үнэ. Маргахан байхгүй. Нөгөө талдаа яг хөө ихлээр мөнгөнд хийх төвлөрснөөсөө болоод нөгөө харилцааны хувьд алдаа гарах ч юм уу те харилцаан дээр анхаарахгүй байх бусад одоо мөнгөтэй холбоотой зүйл дээр хитрхийг анхаарснасаа болоод сэтгэл ханамжгүй болох те иймэрхүү зүйлүүд бас энэ одоо төрөл хэд их одоо үүсгээрээ болд юм. Тэгэхээр энэ төрлийн хүмүүсийн хувьд гэх юм бол одоо санхүүгийн хувьд гаргаж болох магадгүй хамгийн том алдаа нь юу вэ гэхээр нөгөө богино хугацаанд баяжих гэж оролддог. Богино хугацаанд мөнгөтэй болчих тий. Тэгээ магадгүй нөгөө илүү их мөнгөтэй байхын тулд өөр тавьдаг ч юм уу тий. Буруу зүйл хийх магадлалтай юм байна. Санхүүгийн хувьд энэ эргээд нөгөө нэг хүнд мөнгийг олох гэдэг сэтэл бол мэдээж хүмүүс болгоно байдаг тий. Гэтэ энийг хэтрүүлчихээр эргээд санхүүгийн хувьд ингээд өөрөө мэдхгүй алдаанууд гарах, буруу зуршил суух юм төслүүд үүсч болд юм. За тун сонирхолтой юм байна. Дараагийн хэсгээр үргэлжлүүлье. Ер нь бол бид мөнгө гээл яриалаадаг. За мөнгө гээ за нэг ийм зүйл байдаг гэдэг мэдээлэдэг. Гэхдээ мөн чанарыг нь сайн ойлгох хэрэгтэй юм байна шүү гэдгийг та бүхэндээ бид мөнгө санхүүгийн булангаараа цаашдаа хүргэсээр байх болно. За дараагийн хэсэгт нь уулзъя. За тий. За бид та бүхэндээ мөнгө санхүүгийн булангийн мэдээллийг хүргэлээ. Харин одоо энэ хэсгээр бид нэр мөнгө санхүүгийн булангийн 2 дугаар хэсгийг бас мөнгө зоригтой хүргэхэд бэлэн болсон. За тэгэхээр 2 дугаар хэсгээр хоёлаа ямар мэдээллийг үзэгчтэй өргөх вэ? За өмнөх хэсгээр ярьж исэн за тэр хүний мөнгөнд хандах хандлага те тэрнтэй холбоотой тэр дөрвөн төрөл нь яг юу байдгийг тэрийг үргэлжлүүлээд ямар ч гэсэн тэр дөрвөн төрлөө эхлээд нэг хэдүүл хоёлаа яг ярилцъя. Дуусгая. Тэгээд тэрэн дээр магадгүй өөрийн чинь хувьд яг магадгүй судалгаа бүглээгүй байсан ч гэсэн ер нь аль нь илүү давмгаалж байгаа бол те тэр нь илэрж исэн бол гэдгээ хоёлаа бас ярилцаад үзвэл тий зүгээр ах гэж бодож чинь. За тэгэхээр өмнөх хэсгээр ярьж исэн мөнгийг дээдлэх, мөнгийг төвлөрөх хүний хувьд гэх юм бол сайн тал нь гэх юм бол илүү нөгөө тухайн одоо өөрөө санхүүгийн хувьд тэр орлогыг бий болгох гэж бол тухайн хүн бол тэмүүлдэг. Одоо тэрийг одоо хайж идэг, эрэл хийлж идэг ийм хүмүүс байдаг. Гэхдээ энэ зүйл дээр одоо хэд ингэж төвлөрснөрөө бол яг ихлээр тухайны хувьд үүсч болох одоо гол асуудал нь юу болох вэ гэхлээр тухайны хувьд гэх юм бол хитрхи их өртөө болох ч юм уу те богино хугацаанд өөрийнхөө хоримтлуулсан зүйлийг одоо богино хугацаанд л мөнгөө хэсгий одоо тэр нь л миний хувьд зөв юм байна гэдэг энэ бодол сууснаас болоод ч юм уу те илүү эрсдэлтэй үйлдэл хийх иймэрхүү зүйлүүд нь бол дамгаалж болдог. Тэгэхээр энэ хүний хувьд гэх юм бол энийгээ бол анхаарад энэ дээр ийм нөхцөл байдал үүсэж ирсэн үү гэдгийг харуулах зүгээр гэж ойлгож болно. За дараагийн хүний хувьд гэх юм бол ямар төрлийн одоо хүмүүс байж болох вэ гэхээр за энэ хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө мөнгө нь хүний амжилтыг илэрхийлдэг. Миний хувьд одоо нийгмийн байр суурь гэдэг бол одоо мөнгөөр илэрхийлэгдэнэ. Миний хэрэгжилж байгаа зүйлээр эд зүйлсээр илэрхийлэгдэнэ гэдэг ийм байдлаар ханддаг ийм одоо зүйл нь суух тохиолдол байдаг. За мэдээж нөгөө хүний хувьд гэх юм бол мэдээж л хүн өөрөө одоо гой сайхан харагдъя те тодорхой хэмжээний бас сайхан зүйлийг хэрэглэе гэж бол хүмүүс боддог. Гэтэ энэ жоохон тодорхой хитрээд эхлүүл яах вэ гэхэлэр бас өөрт нь ямар санхүүгийн хувьд буруу шийдвэрүүд гарах юм нөхцлүүд үүсч болдог вэ гэхэлэр за үр дагаварт нь гэх юм бол ийм төрлийн хүмүүсийн хувьд гэх юм бол эргээд яах вэ гэхэлэр ер нь бол одоо нөгөө өөрийнхөө орлогоос тавсан хэд их зардал гаргах тэрийгэ гаргахын тулд одоо нийгмийн байр суурийг хадгалахын тулд илүү их өр тавих ч юм уу тийм нөхцөл байдал үүсэх тохиолдлууд одоо судалгаанаас харахад бол байдаг ийм нөхцлүүд үүссэн тохиолдлууд бол байдаг юм байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө санхүүгийн шийдвэр гаргахтаа бол яах вэ гэхэлэр юунд суурилж ийн гэхэлэр энэ зүйл надад хэрэгтэй юу гэхээсээ өмнө энэ зүйл маань миний яг одоо нийгмийн статустэй миний харагдах байдлыг яах вүлээ гэдэгт төр сүрлээд эхлэх юм бол бүр их буруу шийдвэр одоо гарах тий. Өндөр ач холбогдолтой гэх юм бол тий. Тэгээд бүр илүү зарлага гарах нь шүү дээ. Тэгэхээр чи хүн чинь эхлээд бол уг нь бодохдоо бол тий энэ зүйл надад яг хэрэгтэй билүү? Энэ одоо яг миний хувьд яг тааж чадах зардал билүү тий? Эргээд яг одоо магадгүй ингээд бид нар одоо нэг үнэтэй машиныг лизингээр авах чинь гэд бодъё тий. Гэтэл нөгөө нэг үнэтэй машиныхын тэр лизинг би төлж чадах уу гэдэг бодлоос төрүүлж эхлэхгүй. Зарим тохиолдолд энэ нөр яах вэ гэхэлэр миний нөгөө одоо мөнгө намайг тодорхойлж байгаа учраас миний амжилтыг тодорхойлж байгаа учраас би ийм үнэтэй зэнтэй зүйл хэрэглэх ёстой гэдэг бодлоос шийдвэр гаргах юм бол магадгүй тэр алдаа нь үүсч боллоо гэж харж болно гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө эргээд яах вэ гэхэлэр тухайн зүйл маань өөрөө амьдралынхаа тэр бодит чанар тий бид нар мөнгнөөс дандаа ажиргалыг аваад авахгүй тий эдэлж байгаа зүйлээсээ дандаа ажиргалыг аваад авахгүй. Тэгэхээр тэрнээс болоод яах вэ гэхэлэр амьдралынхаа ерөөхдөө сэтгэл ханамжгүй байх ч юм уу тийм нөхцөл бол бас ч үүсч болдго юм байна. За тэгэхээр хамгийн сүүлийн одоо төрөлд хамрагдж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол хамгийн санхүүгийн хувьд хамгийн зөв гэж тодорхойлогдож байгаа хүмүүсийг бол хэлж болно. За тэгэхээр энэ хүмүүсийн хувьд гэх юм бол
мөнгөнд хянуур ханддаг хүмүүс. За тухайн хүмүүсийн хувьд ямар зан төлөв илэрдэг вэ гэхлээр санхүүгийн хувьд илүү тогтвортой ирээдүйдээ хоримтлуулах ийм төлөв байдал ажиглагддаг. За санхүүгийн хувьд гэх юм бол тухайн хүн яах вэ гэхлээр ерөн зардлаа ингээд хянаад өөрийнхөө амьдралын яг тэр одоо ирээдүг одоо бүтээж чадчих нү гэдэг дээр анхаарж байгаа нь энэ хүмүүсийн хувьд гэх юм бол санхүүгийн хувьд эерэг үр дагаврыг авчирдаг юм. Тэгэхээр тухайн хүмүүс дээр илэрдэг гол зүйл нь гэх юм бол илүү нөгөө нэг тооцоотой байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх байх л тийм. Одоо хүн ямар хэмжээний орлого олж байгаа нь хамаагүй гол нь тэндээсээ явах вэ гэхэлэр тухайн хүн яг яаж зарцуулалт хийж байгаа вэ гэдэг маань бас хэр одоо төлөвлөж байгаа гэдгээс нь харагддаг. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд гэх юм бол ер нь амьдралдаа гарч байгаа тэр орж ирж байгаа орлого гарч байгаа том зардлуудыг бол өөрөө хянж яадаг. За тэгээ эргээд явах вэ гэхэлэр ирээдүйдээ зориулаад ямар нэгэн байдлаар заавал хоримтлал үүсгэж яадаг ийм хүмүүс байд юм байна. За мэдээж явах вэ гэхэлэр эргээд нөх хоримтлал үүсгэх гэдэг маань одоо мөнгө өсгөнө гэдэг маань хоёр төрөлтэй. За хоёр төрлийнх нь нэг нь юу вэ гэхэлэр эхлээд чи яах вэ гэхэлэр сар болгон ч юм уу ингээд тогтмол яг хоримтлал үүсгэж гэнэ үү гэдэг нэг төрөл. За хоёр дахь нь бол мэдээж яах вэ гэхэлэр чи тэрийг хэр өсгөж байгаа буюу одоо хадгалж гин үү хөрөнгө оруулалт хийж гин үү те тэр зүйл нь илэрхийлж яадаг. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд гэх юм бол зарим талаараа нөгөө мөнгөнд хэд хянуур за тэгээ хоримтлал миний ирээдүг одоо баталгаа болно сар болгон хоримтлуулж байгаа юм маань илүү баталгаа болно гэж хардгаасаа болоод зарим одоо илүү өндөр өгөөж болох ч юм уу те ийм боломжтой хөрөнгө оруулалтуудаас зайлсхийх. За тиймэрхүү бас нэг юм зүйлүүд хит хянуур байдлаас эрсдлийг тооцсноос болж тийм ээ. Тэгвэл яг саяны дөрвөн төрлийг ингээд сонсоод хад нэг үл хэлээ. Би бол одоо 3 дахь нь эхлээд байсан. Ялч шүү бүр ингээ өөрийнхөө олж байгаа орлого одоо улсаа давсан зарлуудыг бас гаргах тохиолдол бас маш их байсан. Сүүлийн одоо 4 жил гэх юм уу? 4 жилийн хугацаанд бол яг эсрэгээр одоо 4 дахь одоо хэлбэрлүү шилжиж байна. Ер нь бол хүн хадгаламжтай байх хэрэгтэй. За тэгээд ганцхан хадгаламж гэдэг чинь бас өөр нэг талаараа жоохон өхмөл болчих гээд байдаг тийм. Тэгэхээр хөрөнгө оруулах нь бас зөв байдгийм байна гэдэг. Тэгээд одоохондоо яг би хөрөнгө оруулж эхлэегүй л байна л да. Ер нь бол хөрөнгө оруулалтын талаар бас гүйцсэн ойлголтгүй байгаа учраас бас одоохондоо бол зүрх хадгаламж түүнийг хэрхэн өсгөх үү гэдэг байдал дээр л голдол бахарлаа. Тэр бодол ер нь хизэнээс өөрчлөгдсөн бэ яг. За яг ингэдэм байлээ. Зүгээр одоо миний хувийн амьдралаас ингээд харахад хүн яг нөгөө одоо тодорхой хадгаламжгүй байж хит зарлагтай байгаа хадгаламж үүсэхгүй шүү дээ. Эрсдэлтэй одоо үеуд ингээд мөчл үүсэж байгаа юм да амьдралд. За тэр үед л яг хүн толгонд дон гэж ордог юм бэл. Хадгалж яахгүй яваа, ингэж яахгүй яа. Тэгсэн бол ядаж энэ үед би хадгаламжаасаа аваад ингэж шийдэх байсан да гэж бодож ирсэн. Тэгээ тэрнээс хойш ер нь багж гэлтгүү орлогынхоо 5-10% нь ер нь цааш нь хийж хадгалж явах ирээдүйн эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна гэдэг үднээс ер нь бол сүүлийн яг 4 жилийн хугацаанд одоо хэрэгжүүлж эхлээд одоо тодорхой хэмжээнд энэ маань бас дадал болчих. Тодорхой хэмжээ зарим үед бас энэ одоо юу гэдгийг хадгаламжнаас авах тохиолдол гардаг. Тэгээд авчгаад дараа нь нэг сэтгэлд нэг юм зөөгдөд байдаг. Буцааж хийхгүй бол нөгөө нэг одоо хэрэгжүүлж байгаа зүйлээ бас буцаад алдах гээд байна уу гэсэн ч тодорхой хэмжээний айдас ус үсэт тэгдэг юм байлээ. Тэгэхээр одоо аль болох л одоо хадгаламжаа оролдохгүй л одоо буцааж авахгүй л байх. Одоо юунд одоо байдалд хүрч ийн гэсэн үг тийм. Тэгэхээр сүүлийн 4 жил юм байна. За миний хувьд гэх юм бол би яг одоо их сургуулаа төгсөхдөө бол бизнес удирдлагаар сураад төгсөжсэн. За тухайн үед бол надад ингээд яг энэ мөнгөнд хандах хандлага энэ сэтгэл зүйн хувьд ингээд өөрийгөө яг одоо ингээд тодорхойлоод үзэх юм бол би нөгөө багаасаа ингээд ээж аавыг хараад ч юм ингээд өсөхдөө хүн бол илүү их орлого олох хэрэгтэй юм байна. За орлого олохынхаа эргээр мэдээж бас зарцуулж сурах хэрэгтэй юм байна гэдэг ийм бодолтой байсан. За тэгээд ер нь бол яг ингээд анх төгсөөд ажилд ороод ингээд орлого олж байгаад бол яг санхүүгийн талаар ойлголт бол надад ер нь бол маш тутмаг байсан. Бизнес удирдлагаар ингээд сураад илүү ингээд бизнесийн яг илүү нөгөө стратеги ч гэдэг юм уу, үйл ажиллагаа ч гэдэг юм уу те ийм зүйл рүү төвлөрөөд ажиллахаар санхүүгийн ойлголт аюул тутмаг байсан. За мэдээж нөгөө нэг их үед бол надад зүгээр нэг ажиглагдж байсан юм нь биелүүх олоод байгаа мөртлөө ерөөсөө л тэгэл зарцуулаад дуусч чаддаг гэсэн. Тий. Ямар нэгэн байдлаар л орлого олдог. Тэгэл тэр нь ингээд зарцуулагдчихдаг тий. Яашгүйгээр авчдаг тий. Ялтгүйгээр авчдаг. Яаж байгаа чи мөнгөтэй байхаар үргэлжчдэг. За мөнгөгүй үеуд мэдээж бас гарна. Тэр үед бол яг ихлээр тэр зарцуулалт нь багасчдаг ч юм уу тий. Тэгээ болоод байдаг тий. Болоод байдаг. Тэгэхээр яг ер нь ингээд санхүүгийн мэдлэгтэй болоод эхэлсэн чи юу өөрчлөгдсөн бэ гэхэлэр хандлага өөрчлөгдсөн, зандал өөрчлөгдсөн. Тэгэхээр хүн өөрийгөө таньснараа зөвхөн тэр мэдлэгийг олж авахыг бол бид нар бүгдөө л мэддэг шүү дээ. Хадгалах хэрэгтэй юм байна, хоримтлуулах хэрэгтэй юм байна гэдгийг бол бүгд л сонсдог ойлгодог. Гэтэ өөрийнхөө зан төлөвийг
ойлгочих юм бол тэр одоо мэдлэг хандлага хоёр хослосноор бид нар зан үйл өөрчлөгддөг юм. Тэгэхээр тэрэн дээр бол энэ одоо хүний энэ тавьж байгаа энэ хандлагыг тодорхойлох нь илүү чухал гэдэг нь бол харагдаад. За бидний 2 дугаар хэсгийн ингээд хугацаа дуусчлаа. Тэгэхээр ер нь бас богинохон байж шүү дээ яг энэ талаар яриад. 3 дугаар хэсгээр ямар мэдээлэл өрөх вэ? Энэ 2 дугаар хэсгээр бас дутуу ярьсан зүйлээ бас өөрчлөлөд явах уу? 3 дугаар хэсгээр бид нар яах вэ гэхээр нөө мэддэг талаас. За хувийн санхүү дээр яг суур бидний одоо ойлголтууд яг юу байх хэвтэй тий. За тэгээд мэдээж яах вэ гэхээр бид нар үзэгчтэй зориулаад илүү ингээд яг амьдралд хэрэгэлдэг одоо бэлэн зүйлийг ингээд өгөх бодолтой байгаа. Ингэснээр бол дараа нь яах вэ гэхээр тэр хүмүүс тэр одоо бидний ашиглах гэдэг тэр Excel-ийн файл дээр өөрөө тэрийг одоо линкээр нь татаж аваад ингээд ажиллаад тэгээ өөрөө одоо энэ санхүүгийн хувьд илүү өнөөдрөөс ингээд төлөвлөөд явах тийм боломжийг нь олох. Тийм байдлаар бол ерөөхдөө бодож бэлтгэсэн байна. За тэгэхээр 3 дугаар хэсгээр нь эргээд уулзцгаая тийм ээ. За тийм. За үзэгч та бүхэнд мөнх санхүүгийн булангийн 2 дугаар хэсгийг бас хүргэлээ. Тэгэхээр өмнөх одоо 2 дугаар хэсгийн мэдээлэл жоох өргөжлөх хэрэгтэй байхаа тийм тодорхой хэмжээнд. Тэгэхээр өмнөх хэсгийг ярьсан мэдээж нэг гол шалтгаан юу вэ гэхээр хүн эхлээд нөгөө бодлоо өөрчлөх, сэтгэлгээгээ өөрчилж ижил яг тэр бодит нөгөө хоригдлох ёстой гэдэг хандлага өөрчлөгддөг. Тэгэхээр тэрнтэй холбоотой нэг заримдаа магадгүй хүн өөрөөсөө нэг асуулт асуул гэдэг хэдүүлийн слайд дээр харъя. Тэгэхээр эхний асуулт юу гэж болох вэ гэхээр та 5 жилийн өмнө өнөөдрөөс илүү их орлоготой, эд хөрөнгөтэй хангалуун амьдралтай байхыг хүсэж ирсэн үү гэдэг асуултыг эхлээд хүн өөрөөсөө тавих хэрэгтэй юм шиг байна. Тэгмэл магадгүй бид нар илүү их хүсэж ирсэн байх те өнөөдрийн хүсэл байдлаасаа илүү орлоготой байх ч юм уу те тийм зүйлийг хүсэж ирсэн байх. Тэгвэл магадгүй танд ингээд нэг юм ид хэдий хүч байгаад ч юм уу те яг 5 жилийн өмнөх өөрөөсөө яг өнөөдөрт зориуллаад нийт орлогынхаа нэг хэдэн хувийг хадгалах вэ гэж асуувал ер нь чиний хувьд ер нь хэдэн үг гэж хэлэх вэ? За хэрвээ яг энэ бодол 5 жилийн өмнө хэрвээ ч яг ер нь төржил байсан мэдээж ойлгомжтой. Би одоо ингээд илүү одоо хангалуун байхыг мэдээж хүн болгоно л бас бодох байх. Тэгсэн болол боломжтой бол би ер нь бол 30-аас 40% нь хадгалах байсан байна. Тийм өндөр үү? Тийм. Боломж байдаг бол. Гэхдээ яг мэдээж бодит амьдрал дээр бол тэгж чадаагүй л дээ. Тэгэхээр ер нь бол одоо бид нар магадгүй ингээд 5 жилийн өмнөх өөрөөсөө яах вэ гэхээр нэг зүйлийг ингээд асуугаад үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг ингээд татварч гэдэг юм уу те бусдад туслах, өөрийнхөө хайртай дотны хүмүүст туслах. За магадгүй ямар ч хэрэгцээгүй зардал дээр яах вэ гэхээр өөртөөхөө яг нийт орлогын хэдэн үеийг зарцуулдаг бол гэж бодох юм бол тэр өөрөө нэлээд өндөр тоохч ирсэн. Тэгээ тэрийг бид нар болохоор яах вэ гэхээр бодолтой заавал байх ёстой зүйл гээд ойлгочихсон байдаг. Татвар бол заавал төлөх юм чинь орлогоос энэ бол ингээд ахвал ёстой, өхөл ёстой. Тэгвэл яг тэрнтэй адилхан 5 жилийн өмнөх би хэрвээ орлогынхаа зүгээр 5 юм уу 10%-ийг өнөөдрийн надад зориулаад яг хадгалах ёстой гэдэг бодол суудсан байсан бол одоо бидний яг тэр орлого өнөөдөр хоримтлагдаад хэд болсон байх вэ гэд хүн яг эргээд нэг тооцоод ч юм уу нэг өнгөц бодож үзэх хэрэгтэй юм шиг байна. Тэгжиж хүний яах вэ гэхээр нөгөө сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр эндээс яах вэ үргэлжлүүлээд юу хэлэх гээд байна гэхээр магадгүй тэгвэл хэрвээ тань тэгж бодогдчихвол 5 жилийн дараах өөртөө зориулаад тийм тий 5 өдрийг хэдий хөрөмтлүүлж байна. Тийм шүү. Тэгэхээр нөгөө өнгөрснөө бодохоор өнгөрсөн чинь нэг өнгөрсөн үед байгаа юм чинь тэр нөхөртөл би ихийг хөрөмтлүүл гэж хэлэх гээд байгаа байхгүй. Чи хөрөмтлүүлэх хэрэгтэй байсан шүү тий. Тийм чи хөрөмтлүүлэг байсан болоод би өнөөдөр хөрөмтлөхгүй байх гэдэг ч юм уу тийм зүйл бодогдол төрж байна. Тэгэхээр магадгүй 5 жилийн дараах өөртөө зориулаад хөрөмтөл хий. Энэ бол ингээд миний яг татвар төлдөг шиг одоо бусдад тусалдаг шиг те яг өөрийнхөө ирээдүйд туслая, өөрийнхөө санхүүгийн баталгаанд туслая гэдэг тэр бодол суухад ер нь зөв юм шиг байгаа юм. Тэгэхээр хувийн санхүү дээр энэ хүний бодлыг өөрчлөх, тэр дадлыг өөрчлөх гэдэг маань хандлагыг өөрчлөх гэдэг маань маш чухал хэсэг байдаг. За тэрнтэй холбоотой төрөний өмнөх хэсгээр бид нар тэр хүний одоо мөнгөнд хандах сэтгэл зүй гэдэг зүйлийг үл ярьсан ба. Тэгэхээр энэ хүрээнд бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр өнөөдөр бид нэр өөртөө зориулаад одоо жишээ нь бид нар бол орлого олж байгаа, зардал гарч байгаа тий зарцуулт хийгдэж байгаа. Тэгвэл дараагийн түүнээс цаашаа үүсэж байгаа хэсэг нь юу вэ гэхээр бид нар орлогоосоо мэдээж бага зардалтай байх юм бол яг тодорхой хэмжээний хоримтлал үүсэх боломж үүснэ. Хоримтлалтай байж тэрийг бид нар хадгаламжинд хийх, хөрөнгө оруулалт хийх тий ирээдүйн санхүүгийнхаа одоо баталгаа сайн сайхан доктортой амьдралын төлөө бүрдүүлэх боломжтой. Тэгэхээр өнөөдөр ихэнх хүмүүстээр одоо энэ одоо санхүүгийн одоо хоримтлал үүсэхгүй байгаа хүмүүстээр харахад үл яах вэ гэхээр өнөөдрийн миний орлого, өнөөдрийн миний зарцуулалт бол илүү чухал. За ирээдүй бол тэгээд өөрөө болчихно гэдэг тийм. Гэтэл тэр ирээдүй болохын тулд бид нар өнөөдөр яг тэр хандлагыг өөрчлөх ёстой
хэрэг гардаг. Тэгэхээр миний хувьд бол хамгийн том өөрчлөлт бол яг тэр сэтгэлгээ ерөнхийдөө өөрчлөгдөжсэн яг энэ санхүүгийн талаарх ойлголтууд нэмэгдснээр ирээдүйн би сайхан амьдрахыг хүсдэг. Тэгэхээр тхийн төлөө би яах вэ гэхээр өнөөдөр яг нэг хийх хэрэгтэй юм. Тэр нь заавал өндөр байх албагүй. Тэгээ заавал тэр зүйл байх албагүй. Тэгэхээр ер нь бол нэг тийм бодол суучгаар өсвөсөөгөө нэг хүн 5-10% ингээд хоримтлуулаад тэрийг өсгөөд эхлэхээр тэр нь ингээд нэг юм чамлахаар үзүүл болоод тэгээ тэр нь ингээд дадлуулаад явдаг юм уу гэдэг зүйл ажиглагдчихсэн. Тэрийг дагаад бас хүний сэтгэл зүй илүү тайван байх. Өөртөө хийж байгаа зүйлдээ илүү ихтэй байх. Бас ингээд дагаад аваад үр дагавар бас эерэг байх шүү те. Тэгээ түрүү нэг асуусан асуултанд би за өнгөрсөн 5 жил би 30-аас 40% хадгална гэсэн чинь ирээдүйн 5 жил тэгвэл боломжтой гэсэн чинь нэрээ би ч одоо ч гэсэн 30-аас 40% хадгалах боломж гэдэг зүйлийг би юус хараагүй байсан байх шүү. Тэгэхээр энэ бас миний сэтгэлгээнд бас юм байна те. Тэгэхээр дараагийн хэсэг дээр явах гэхээр энэ санхүүгээ төлөвлөх процесс нэг энгийнээр хүн мэдчихвэл ойлгочвол зүгээр байдаг. Тэгэхээр эхнийх бол ер нь одоо яг би ямар байгаа те. Одоо яг ямар хэмжээний орлого болж байгаа, одоо яг ямар хэмжээний зардал гаргаж байгаа гэдгээ бодоод тэгээд ер нь хоримтлал энэ хадгаламж үүсээд эхлэхээр тэрийг нэг зорилготой холбочвол илүү хоримтлах сэтэл нь илүү удаан хугацаанд тогтдог. Тэгэхээр ер нь тэрийг суух нь хэцүү юм шиг байна. Тэгээ эргээд тэрийг авах гэхээр тодорхой хэмжээнд хянах ийм зүйлтэй байвал. Тэгэхээр түрүүний нөгөө ярьжсэн 4 зан төлөвөөс мөнгөндөө хянуур ханддаг тэр хүмүүсийн төлөвийг ямар нэгэн байдлаар өөртөө суулгачвал тэр нь эргээд явах гэхээр бид нэр тэр ирээдүйн баталгаа болох тэр боломжийг бүрдүүлдэг юм байна. За тхийн тулд юу их вэ гэдэгт хэдүүлээ нэг энгийн жишээнүүд харъя. За энэ бол олон улсад байдаг ер нь сайн туршлагуудын нийтлэг юм одоо зүйлүүд байгаа. Хүн одоо бодлоо өөрчлөөд тэгээ зөв явахын тулд яг яах ёстой юм бэ гэдэг тэр. Тэгэхээр эхнийх бол яах вэ гэхээр орлогоо нэг хуваарлаад өөртөө тохирох тэр орлогын хуваарлтыг хийчих ёстой юм шиг байна. Жишээ нь 50-30-20-4 гэж байдаг. Орлого хуваарлт. Тий. Жишээ нь 50% нь яах вэ гэхээр ер нь одоо нийт яг хэрэгцээтэй зардалтай гараад 30% нь яг өөртөө зориулсан өөрийгөө сурч өгчөд эсвэл өөрийнхөө чөлөөт цагт те бусад зүйл зориулаад за 20% бол яах вэ гэхээр ирээдүйдээ зориулаад хоримтлуулах, өсгөх те хөрөнгө оруулалт хийх, хадгалах ийм байдлаар явдаг нэг дүрэн байдаг юм байна. Энэ бол гэхдээ 20% гэдэг бол харьцангуй яах вэ нийтлэгийг хадгалж байгаа хүмүүстэй харьцуулахад нэг үг хэлэхэд бол илүү өндөр тоонд орно. Гэхдээ ийм одоо дадлыг одоо суулгацсан хүмүүс бол ихэвчлэн яг тэр мөнгөнд хянуур те тэрийг ингээд зохицуулаад явдаг хүмүүс байдаг байна. За дараагийн нэг миний дуртай дүрэн. Өөртөө эхлээд төлгөө. Тий. Бид нар чинь цалингаа авахаар хамгийн түрүүнд яг ингээ улс төлдөг байхгүй татвар төлдөг те. За мэдээж тэр бол бүгд л төлөх ёстой. Тэрний дараа яг эхлээд өөртөө төлөх ёстой юм шиг байна. Яг л тэрний дараа гэдэг ойлголт нь яг юу одоо ямар байдлаар илэрх вэ? Өөртөө төлөх гэдэг маань татвараа төлөөд орлого авчлаа. Тэгээд тэрнийхэн 5%-ийг ч хамаагүй хоримтлуулах гэсэн үг. Тэр нь өөртөө буюу ирээдүйн одоо сайхан амьдралдаа зориулж тэр байх ёстой зүйл гэж бодоод тэрийг яг хасагдж байгаа зардал шиг тооцоод байна гэсэн үг. Тэгэхээр тэр нь эргээд явах вэ гэхээр өнөөдөр яг тэрнээс үлдсэн хэсгээр болж одоо яаж одоо зарцуулах юм те яаж одоо төлөвлөх юм гэдэг бол чиний өөрийнх нь шийдэх зүйл. Ямар ч байсан чи эхлээд өөртөө тэр хэсгийг ингээд тасалж аваад ингээ хоримтлуулаа гэдэг зарчим байгаа. За мэдээж хүн аюулгүй нөөцтэй байх хэрэгтэй. Энэ бол санхүүгийн бас хувийн санхүүгийн чухал одоо дүрм эхлээд өөрөө одоо гинтийн нэг те хүнд юу ч тохиолдож болно шүү дээ амьдрал дээр. Тэгэхээр тэрэн дээр бол яг хөө ихлээр хүн ажилгүй болчлоо гэж болно. Тэрэн дээр нэг ядаж нэг 3 сарынхан ч юм уу те цалинтай тэнцэх хэмжээний хоримтлалыг хүн ер нь үүсгэх ёстой гэдэг юм байна. За тэгээд дараагийн нэг зүйл бас хүн хэрэгжүүлээд эхлүүл их зүгээр. Тэр нь болохоор бидний орлого нэмэгдэх те. Орлого нэмэгдэхэд орлого нэмэгдэж байгаа тэр хэсгийн илүү одоо дийлэнх хэсгийг авах гэхэлэр ирээдүйдээ зориул хоримтлуул гэдэг зарчим. Чи өнөөдөр бол ингээд орлого зарлаагаараа ингээд болж исэн шүү дээ. Тэгэхээр магадгүй өнөөдөр чи олж исэн орлогоороо зарлага гаргаад болж исэн бол нэмээд сая төгрөг болж байгаа бол тэрнийхээ авах гэхэлэр магадгүй нөгөө өмнө нь нэг 5% чи ингээд хадгалдаг байсан бол магадгүй нэмж олж байгаагийн нэг 10-15% ч юм уу те ингээд хоримтлуулаад авах юм бол чиний нөгөө нэг анх бодож исэн тооч өсдөг юм. Тэгэхээр тийм байдлаар бол яах вэ гэхэлэр бид нэр явуул зүгээрээд. За тэгэхээр бидний хувьд яах вэ гэхээр энэ одоо хувь хүний санхүү дээр бол яах вэ гэхээр бэлэн одоо ашигладаг зүйлийг мэдээд авчвал их зүгээр. Тэгэхээр энэ бол яах вэ гэхээр миний яг хэрэгжилж ирсэн нэг юм зүйл байгаа. Тэгэхээр энэ бол Excel дээр яах вэ гэхээр бид нар эндээс одоо өөрсдийнхөө орлогыг ингээд оруулчих болно. За ерөнхий бас нэг нийтлэг гардаг зардлуудаа оруулчих болно. За тэгээд ерөөхдөө төлөвлөгөөгөө гаргаад за энэ үний хувьд бол харахад бол нэг 5 сая төгрөгтэй эхэлж байгаа. Тэгээд эцсийн зорилго бол яах вэ гэхээр нэг 7 сая төгрөгтэй болох. Тэгэхээр энэ дээр бол яах вэ гэхээр өөрийнх нь төлөвлөгөөг
харуулаад тэгээ илүү гарч байгаа. За зарим үед бол ингээд гинтийн одоо аялал зугаалагч гэдэг юм уу, иймэрхүү хувцас авч гэдэг юм уу, ийм төлөвлөгөөнүүд дээр бол илүү гарахгүй гэж магадгүй. Энэ бол мэдээж нөгөө бодиттой байх хэрэгтэй. Тэгэхээр энийг төлөвлөөд эргээд дараа нь явах вэ гэхэлэр энийг гүйцэтгэлтэйгээ уяад за тэгээ энэ одоо Excel-ийн одоо файл дээр бол яаж болох вэ гэхээр эргээд явах вэ гэхэлэр үр дүнгээ харж байна. За жишээ нь энэ хүний хувьд явах вэ гэхэлэр өнөөдрийнхөө огноог энэ дээр оруулчих юм бол эхний 3 сар өнгөрсөн гэдэг мэдээллийг энэ өөрөө харчиж байгаа. Тийм. Тэгэхээр эхний 3 сар дээр л тооцоолол юм. Одоо ерөөхдөө 5 сар болж 4 сарын тооцоолол орж ирж байна, тийм. Тэгэхээр ерөнхий байдлаар хүн ингээ оруулчих юм бол одоо яах вэ гэхээр энэ хүний хувьд 1-р сар дээр харах юм бол юун дээр хэмж чадсан байна вэ гэхээр зардлаа бол одоо жишээ нь чөлөө цаг дээр 1-р сар дээр хэмсэн байна. За тэгээд дээрэс нь яах вэ гэхээр энэ хүний хувьд нэг төлөвлөснөөс 39 мянган төгрөг ерөөхдөө хэмнээд тэгээд одоо эхний сар дээр нэг 550 мянган төгрөг цаашаа ингээ хоригдлуулна гэж бодож ирсэн бол хот тэрнээсээ илүү их мөнгө хоригдлуулчихсан. За энэ доор бол яах вэ гэхээр одоо бол нөгөө хатгаламжийн төлөвлөгөөнөөс 5 сая төгрөгөө 7 сая болгоно гэж хэлсэн бол тэрнээсээ яах вэ гэхээр илүү гарчихсан явж байна гэсэн. Тэгэхээр энийг бол ерөөхдөө бид нар ингээд үзэгчтэй одоо линкээр ингээд шеэрлээд өгчих юм бол энийг татаж авч чагаад өөрийнхөө тэр орлого зарлагыг ингээд энэ дээр оруулаад тэгээ нэг үр дүнгээ харуул тэр хүн магадгүй энэ дадал суух боломж нэмэгдэх байх гэсэн. Ер нь яг юм санхүүгийн хөтлөлт хийх нь өөрөө бас их илүү үр дүнтэй. Тухайн хүмүүс маань өөрөө орлого зарлагаа илүү ажил хэрэгчээр бас төлөвлөх боломж үүсэх бах те. Тэмдэглэлгүйгээр зүгээр толгой дотроо бодоотохоор за гэдэг нь зарим тохиолдолд те. Иймэрхүү байдал үүсэх гэдэг шүү. Тэгэхээр ер нь бол бас бид ганцхан одоо юу гэдэг мөнгө санхүүч одоо санхүүч биш ч гэсэн бид өдөр тутмын амьдралд иймэрхүү Excel-ийг ер нь боломжтой бол хэрэглээд явуучвал тэмдэглээд явуучвал бас бидэрт өөрсөнд ирээдүйд маань бас ирээдүйн эерэг хөрөнгө оруулалт болоод явчихна гэдэг нэг мессеж бас өглөө шүү дээ тийм ээ.